За өнөөдрийн бичлэг дээр хүчирхэг ятгахын нууцуд гэсэн энэ номыг танилцуулах болно. Энэ ном дээр бусд хүнээс хүсэж байгаа зүйлээ хийлгүүлэх, бусд хүнээс хүсэж байгаа зүйлээ олж авах маш олон хүчирхэг ятгах аргуудыг танилцуулдаг. Тэр дундаас хамгийн шилдэг гэсэн 7 аргыг нь өнөөдрийн бичлэг дээр танилцуулах болно. За энэ 7 аргыг танилцуулахаас өмнө ерөнхийдөө энэ номыг уншаад ойлгосон нэг зүйлээ хуваалцах юм бол хүнд хамгийн чухал, хамгийн өндөр хэрэгцээ нь эрх чөлөөний хэрэгцээ байдаг. Хүн өөрөө сонголт хийхийг маш их хүсдэг, өөрөө шийдвэрээ гаргахыг маш их хүсдэг. Тэгтэл яг ятгах урлагаар хичээллээгүй хүмүүс ч юм уу, ятгах урлагийн талаар суралцаагүй хүмүүс ятгахтаа яаж ятгадаг вэ гэхээр өөрөө нөгөө үнээрээ хийхийг хүсэж байгаа ганц зүйлийг л харуулаад энийг л хий, энийг хийх нь зөв гэсэн мянган шалтгааныг тоочдог. Тэгтэл яг хүчирхэг ятгагч нар ятгах урлагаар суралцсан хүмүүс бол нөгөө хүнд нь өөрөө шийдвэр гаргах хэрэгцээ, шийдвэр гаргах хүсэл сонирхол одоо эрх чөлөө маш их хэрэгтэй байдаг гэдгийг ойлгодог учраас 2 юм уу 3 сонголтыг нөгөө хүндээ санал болгодог. Иннээс та алийг сонгох вэ гэдэг тий. За жишээ нь одоо бодоод үзье л да тий. Та ойр дотныхоо хүнээр одоо дасгал хийлгүүлэхийг хүсэж байлаа гэж бодъё тий. Тэгхийн бол ятгах урлагаар хичээллээгүй ятгах урлагийн талаар мэддэггүй хүмүүс яадаг вэ гэхээр дасгал хий гэдэг. Ганцхан өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг л нөгөө хүнийхээ өмнө авчичаал энийг сонгох гэж дайраад байдаг. Тэгтэл нөгөө хүмүүс маань нэг удаа ч юм уу 2 удаа таны хэлсний дагуу таны ятгалганд ороод хийж болно. Гэхдээ нөгөө хүнд маань өөрөө сонголт хийх эрх чөлөөний хэрэгцээ байгаа учраас та зөв юмыг хийгээд байгаа тэр нь зөв гэдгийг нөгөө мэдж байгаа ч гэсэн үргэлж таны хэлсний дагуу байгаад ах юм бол нөгөө хүний одоо тэр эрх чөлөө өөрөө сонголт хийх эрх чөлөөд хязгаарлагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1-2 удаа таны үгэнд орж болох ч гэсэн 3 дахь 4 дахь удаагаас нь бол таны ятгалганд орохгүй. Харин хүчирхэг ятгагч нар нөгөө хүнд нь одоо өөрөө сонголт хийх хэрэгцээ маш өндөр байдаг гэдгийг ойлгодог учраас 2 зүйлийг санал болгодог. Одоо жишээ нь одоо анхтлан суралцагчид бол дасгал хийгээл нөгөө хүнлэгээ дайрна гэж штэ тий. Харин хүчирхэг ятгагч нар яадаг вэ гэхээр нөгөө хүнийгээ дасгал хий гэдэг. Дасгал хийх юм бол нэг л сонголт штэ тий. Тэрийг зөвшөөрнө эсвэл үл зөвшөөрнө. Тэгтэл эсвэргээрээ тий чи ширээний тенсээр хичээлэх юм уу? Эсвэл одоо юу гэдэг жуудагаар хичээлэх юм уу? Чи аль нэгээр нь хичээлмээр юм. Энэ хоёрын аль нэгээр нь гэдэг юм бол нөгөө ятгалганд орж байгаа хүмүүс маань би одоо юугаар жуудагаар хичээлэх үү эсвэл ширээний тенсээр хичээлэх үү гэсэн энэ хоёр зүйлээс би өөрөө аль нэгийг сонгож байна. Тэгэхээр нөгөө хүмүүс маань одоо би өөрөө сонгох эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр та өөрөө ингэж бодож үзэж байгаа та нөгөө хүнээрээ юу хэлгмээр байна, юуг нөгөө хүнээсээ олж авмаар байна те тэрийгэ бодож байгаад гэхдээ нөгөө хүнд маань сонголт их шийдвэр гаргах эрх чөлөө маш өндөр байдаг учраас та тэгэхээр бодож байгаад 2-3 сонголтуудыг нөгөө хүндээ санал болгоно гэсэн үг. Гэхдээ тэр 2-3 сонголт чинь бүгдээрээ танд ашигтай. Жишээ нь дасгал хийхийг хүсчихвэл ширээний тенсээр хичээлэх юм уу, жуудагаар хичээлэх юм уу те аль нь ч байсан нөгөө хүн дасгал хийх учраас танд ашигтай гэсэн үг шүү дээ те. Энэ мэдчлэнгээр одоо ятгах урлагаар хичээлж эхлэхийнхаа өмнө гол анхаарах хэрэгтэй зүйл нь нөгөө хүнд маань сонголт хийх эрх чөлөөг нөгөө хүндээ олгох хэрэгтэй. Сонгох эрх чөлөөг нь олохгүй бол та нэг удаа ялж болох ч гэсэн 2 дахь 3 дахь удаага бол ялах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо 7 аргыг танилцуулъя. Нэг дэх арга нь та хүсэж байгаа зүйлээсээ илүү ихийг гуйх хэрэгтэй. За яагаад вэ гэхээр хүсэж байгаа зүйлээсээ илүү ихийг гуйхгүй. За жишээ нь одоо аваад үзэл та тий. Жишээ нь та одоо ингэж цалингаа 10% нэмэгдүүлэхийг хүсэж байлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол захирал дээр очиод та миний цалинг 10% нэмж өгөөч гэж хэлчих юм бол танаа захирал чинь зөвшөөрнө эсвэл зөвшөөрөхгүй. Ямар ч тийм хэлэлцээр хийх орон зай үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө хүн чинь өөрөө шийдвэр гаргах энэ хэлэлцээрт ялах хүсэл эрмэлзэл зөндөө байгаа шүү дээ. Тэгтэл та яг цалингаа 10% нэмээд өгөөч, 10% та нэмүүлэхийг хүсэж байгаа. Тэгэл яг цалингаа 10% нэмээд өгөөч гэд орох юм бол хэрвээ тэр 10% гэдэгт чинь яг дарагч нь зөвшөөрчих юм бол таны дарагч нь танд ялагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй хэцүү гэсэн хүн бол ялагдах дурггүй шүү дээ. Тэгэхээр та цалингаа 10% нэмүүлэхийг хүсэж байгаа бол та ороод дараагаа миний цалинг 30%-аар нэмэгдүүлж өгөөч. Үнэхээр би 30%-аар нэмэгдүүлэхийг хүсэж байна. Гэхдээ таны саналыг бас би сонсомоор байна. Тэгэх юм бол дарах та хоёр чинь ингээд хоорондоо ярилцж агаад таны цалин 10% дээр тогтлоо гэж бодъё. Тэгэх юм бол та өөрөө цалингаа 10%-аар нэмүүлэхийг хүсэж байгаа учраас та хүснээ олоод авсан. Харин эсвэргээрээ дарах чинь болохоор нөгөө таныг хараад 30%-аар цалингаа 30%-аар нэмүүлье гэжсэн чинь би өөртөө сайн хэлэлцээр хийж агаад 10% болгочлаа шүү. Би алчлаа шүү. Би 20% ашигтай байх шүү гэж бодно гэсэн. Тэгэхээр та өөрөө хүсэж байгаа зүйлээ яг тулгаад хэлчих юм бол нөгөө хүн та хоёрын хооронд хэлэлцээр хийх ямар ч зай байхгүй. Тэгэхээр хэлцээр хийх зай байхгүй гэдэг чинь нөгөө хүн чинь ялагдсан мэдрэмжтэй үлдчих юм бол цаашдаа тараа та тэр хүнээс юм хүсгэд хэцүү болно шүү дээ тий. Харин эсвэргээрээ та хүсэж байгаа зүйлээсээ нэлээ ихийг хүсчих юм бол та хоёрт хэлэлцээр хийх орон зай байгаа гэсэн. Та тэгээд өөрийнхөө хүслийг хэлээд хийснийхаа дараа ч гэсэн тий. Гэхдээ би таны саналыг сонсож байгаад хоёлоо ярилцж байгаад хамгийн ашигтай санал дээрээ буумаар байна гэж хэлнэ гэсэн. Тэгэхээр хоёр ярилцж байгаад бууж агаад таны хүсэж байгаа 10 дээр очиод тогтно гэсэн тий. Энэ 10-аас бол та цааш нь доош нь буулгах байх нь таны зорилго гэсэн үг шүү дээ тий. Одоо би 30% нэмүүлмээр байсан ч гэсэн би таны байр байдлыг сонсоод 10% дээр тогтлоо штэ 10-аас бол булгамааргүй байна гэд хэлнэ гэсэн. Тэгэхээр нөгөө хүн чинь бол өөрөө 20% буулгах учраас ялсан мэдрэмжтэй.
За ятгах хоёр дахь хүчирхэг арга нь болохоор нөгөөнийхөө эргэлзэж магадгүй зүйлсүүдийг нь та өөрөө тоочж өгөх. За эргэлзэж магадгүй зүйлсийг тоочж өгнө гэхээр юу гэсэн үг вэ гэхээр за магадгүй энэ ном айгүй үнэтэй ном байлаа гэж бодъё л та тий. За энэ бүр ингээд 200 мянган үнэтэй ном байлаа гэж бодъё. За тэгээд би энэ 200 мянган номыг танд ингээд ятгахсаар хагаад энэ номстой супер сайн гэж байгаа танд зарчлаа. Тэгэнгүүт тэгээд зарсныхаа дараа танд эргэлзэж магадгүй зүйлсүүдийг нь хэлнэ гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за энэ номыг би 200 мянгаар зарцсан. Тэгээд та энэ номыг гэрлүүгээ аваад очлоо. Тэгвэл гэр бүлийнхэн чинь юу яриад байгаа юм бэ? Ном чинь 20 30 мянга гэдэг штэ. Тэгтэл юу гэж 200 мянган ном авч идэм бэ гэж танд хэлж магадгүй. За хүмүүс бол таныг юу амар үнэтэй ном авцсан, шал ашиггүй 8 ийцэн байна, тэнэг зүйл хийцэн байна, буруу сонголт хийсэн байна гэж хэлж магадгүй. Гэх мэтчлэнгээр ингээд та өөрөө нөгөө нэгэ ятгаад шийдвэр гаргуулчихсан бол нөгөө хүмүүс маань шийдвэрээсээ буцаж магадгүй шүү дээ, тий? Шийдвэр та ингээд яг нүрээ харж агаад ятгацсан чинь нөгөө маань шийдвэрээсээ буцаж магадгүй. Тэгвэл шийдвэрээсээ буцах магадлалтай тэр сөрөг зүйлсүүдийг та өөрөө хэлж өгнө гэсэн үг. За энэ номыг та аваад гэртээ арсан чинь гэрийнхэн чинь маш үнэтэй ном авчижээ наадах чинь буцаа гэж магадгүй. За хүмүүс таныг тэнэг сонголт хийчихэ гэж хэлж магадгүй. Гэх мэтчлэнгээр байж болох сөрөг нөгөө хүнд төрөх сөрөг бодлуудыг та өөрөө хэлнэ. Тэгээд хэлснийхаа дараа ингэсэн ч гэсэн зүгээр шүү. Тэр хүмүүс сайн мэдэхгүй болохоор ингэж байгаамаа гэдэг ч юм уу. Тэгээд хэлнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүн маань ямар мэдрэмж төрнө гэсэн үг гэхээр та ингээд ийм бодлууд танд төрж магадгүй шүү гэж хэлчлээ. Гэхдээ энэ бодлууд болоод зүгээр шүү. Зүгээр сэтгэл хөдлөлийн асуудлаас болоод ийм бодлууд танд төрж байгаамаа гэж та уучлаад хэлсэн. Тэгвэл тэгээд та тэр хүнийг ятгасны дараа нөгөө хүн чинь ганцаараа байхдаа ч юм уу үнэхээр гэр бүлийнхэн ч юм уу найз нөхд нь өөргөө буруу сонголт хийчихээ гэд хэлэхэд ямар бодолд нөгөө хүний толгойн дотор төрөх вэ гэхээр тэр хүн яг үнэ хэлсэн байх шүү. Нэрээ манай гэрийнхаа ингэж хэлж шүү. Нэрээ манай найз нөхдөд ингэж хэлж шүү. Тэр хүн аргагүй сайн мэддэм байна. Тэр хүн яг мэддэм байл гэж бодно гэсэн үг. Надад яг ийм бодол төрж шүү. Тэгэхээр энэ үнэхээр яг сэтгэл зүйн асуудал юм байна. Тэр хүн урьдчилаад мэдээд хэлээд исэн. Үнэхээр надад ийм бодол төрж байна. Тэгэхээр тэр хүнийг илүү чадвартай, илүү мундаг гэж бодно гэсэн үг. Тэгэхээр та өөрөө ямар нэгэн хүнээр өөрөө хүсэж байгаа шийдвэрийг гаргуулчихсан бол тухайн хүнд маань төрж болох сөрөг мэдрэмжүүдийг та өөрөө тоочж хэлнэ гэсэн. Ийм бодлого төрж магадгүй шүү. Гэхдээ энэ зүгээрээ энэ бол нэг хэсэг сэтгэл хөдлөлийн асуудал шүү гэж хэлж өгнө гэсэн. За 3 дахь арга нь болохоор уян харга байгаа. Уян харга гэдэг нь нөгөө хүнийг одоо та өөрөө ямар болохыг хүсэж байна те, танд ямар яаж хандаасаа гэж хүсэж байна, ямар хандлагатай яаж бие яваасаа гэж хүсэж байна. Тэр хүсэж байгаа зүйлтэйгээ нөгөө хүнийг уян харга байгаа. За жишээ нь та нөгөө хүнийг өөртөө ч айгүй шудраг харьцаасаа гэж хүсэж байлаа гэж бодъё л те. Тэхийн бол та маш их анзаарж байгаа нөгөө хүн нэг л жижигхэн шудраг үйл гарах юм бол тэрийг нь та магтана гэсэн үг. Хэлнэ. Чи чинь үнэхээр ийм шудраг хүн шүү. Ёстой юм дандаа шудраг ханддээ шүү. Надад дандаа шудраг ханддээ шүү. Би чамайг үнэхээр шудраг хүн гэж боддгоо гэж хэлнэ. Тэгхийн бол та тэгээд хэлээд ах юм бол нөгөө хүн чинь тэр таны хэлснээс эсрэгээр үлдэхэд аюу хэцүү болно гэсэн. Тэгэхээр утга учиргүй байнга л ингэж магтаад иж болохгүй. Яг нөгөө хүн маань та нөгөө хүнийг танд яаж хандаасаа гэж хүсэж чинь тэр хандлагын нэг л удаа гарах юм бол тэрийг нь та дахин давтаж ярих хэрэгтэй гэсэн. Тэгтэл нөгөө яаж хүнийг ятгах вэ? Хүн яаж ер нь ингэж үйлдэл хийдэм бэ гэдгийг мэдэхгүй байх юм ба мэддэггүй анхлан сурвалцагчид бол хүний хүсэхгүй байгаа үйлдэл дээр фокуслдаг тий. Жишээ нь одоо танд айгүй ингэж бүдүүлэг хандах юм. Мэдээж бус хүнийг та өөртөө бүдүүлэг хандах биш. Танд гой соёлтой хүндэтгэлтэй харьцаасаа гэж хүсэж байгаа шүү дээ тий. Тэгхийн бол ятгах урлаг хүн ер нь юунд өдөөгдөж ямар үйлдэл гаргах юм бэ гэдгийг мэддэггүй хүмүүс болохоор чи надад бүдүүлэг хандаад байна. Чи надад бүдүүлэг хандаад байна. Чи бүдүүлэг хүн гэж нөгөө бүдүүлэг гэсэн зан чанартай нөгөө нэг уяад идэг. Тийм бол нөгөө маань бүр л явах тусам бүр л бүдүүлэг болдог. Харин эсвэргээрээ та нөгөө хүнийг өөртөө соёлтой хүндэтгэлтэй харьцаасаа гэж хүсчихвэл би чамайг аюу гой соёлтой харьцдаг хүн гэж боддог шүү. Тэ? Эсвэл танд яалтчгүй бүдүүлэг зан гаргачлаа тий. Гэхдээ энэ удаа чи надад бүдүүлэг зан гаргалаа. Гэхдээ би чамайг ерөөсө бүдүүлэг хүн гэж боддоггүй шүү. Чи энэ удаа зүгээр алдаа гаргасан байхаа. Би бол чамайг аюу соёлтой бие зөв авч явдаг хүн гэж боддог шүү. Гэх мэтчлэнгээр хүчрхэг ятгагч нар болохоор нөгөө хүнийгээ та яаж өөрчилмөр вэ? Тэр зүйлтэйгээ тэр зан чанартайгаа уйдаг байгаа. Тэгэд энэ ном дээр бүр ингэж хэлсэн байлээ. Хүний бие авч явалтыг ятгах магтах замаар зуршил болгох нь хүчрхэг зэвсэг юм аа. Хүн хүсч буй шиг чинь бие авч явбал нь таашаалын үг буюу магтаг. Таны хүсэж байгаагаар нөгөө хүн чи бие авч яваад ивэл та магтах юм байна. Тэгэхгүй бол магтахаа болох замаар бие авч явалтыг нь өөрчилж болох уу? Болно гэж мөрийдсэн ч болно. Тэгэхээр та нөгөө хүнийг яаж бие авч яваасаа гэж хүсэж байна. Тэгээд таны хүслээр бие авч явах юм бол та магтаад, таны хүснээс өөрөө байгаад ах юм бол та магтахгүй байх замаар нөгөө хүнийхээ үг үйлдэлийг нь өөрчилж болох уу гэсэн чинь мөрийдсэн ч болно, өөрчлөх боломжтой гэж Роберт Даунсон хэлсэн байна. Роберт Даунсон ч одоо хилэлцээр ятгах урлагийн тал дээр бол бүр дэлхийд алдартай номер 1 хүн шүү дээ. Тэгсэн чинь энэ хүн бол номон дээрээ та хүснээ авах хүсэж ивэл таны хүснээ чинь хийсэн тохиолдолд магтаад ий. Хүснээ чи хийхгүй байгаа бол харин тэрийн дээр нь бүр нүдэн анаа тэрийг нь дурдж болохгүй. Яг бол та ямар бүдүүлэг юм бэ гэдээ урдчих юм бол бүдүүлэг гэдэг зүйлтэйгээ нөгөө хүнийг хооронд нь уяад ингэсэн. Тэр тохиолдолд бол бүр нүдэн анах хэрэгтэй. Хүснээ чи хийсэн тохиолдолд бол магтаад энэ замаар та нөгөө хүнийг
хүнийхээ үг үлсийг нь өөрчлөх боломжтой юу гэсэн чинь бүр мөрийдсэн ч боломжтой гэж хэлсэн байна. Тэгэхээр 3 дахь арга нь бол нөгөө хүнийгээ өөрийнхөө хүсэж байгаа зан чанар байр суурьтай хамтд нь уйж өгнө гэсэн үг. За 4 дахь арга нь болохоор бүх шаардлага нэг дор хэлж болохгүй, нэг нэгээр нь хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн одоо нэг л удаа тим гэд хэлчих юм бол ерөнхийдөө цаашдаа тим гэдэг хандлага өндөр байдаг. Харин үгүй гэлчих юм бол үгүй гэдэг хандлага өндөр байдаг. Тийм учраас та зүгээр эхлээд нэг жижигхэн саналаа хэлээ те. Өөрийнхөө санал болгож байгаа маш олон зүйлсээс хамгийн жижигхнийг нь хэлээд ч юм уу нөгөө нь эхлээд нэг удаа зөвшөөрүүлчих хэрэгтэй. Тэгээд нэг удаа танд зөвшөөрч одоо эхлээд би ингээд та надад ингээд маш олон зүйлийг санал болголоо гэж бодъё л да. Тэгс чи би үгүй гэсэн. Тэгсэн чинь та надад нэг жижигхэн зүйлийг санал болгочлоо. Тэгээд би тэгсэн чинь тэр жижигхэн зүйлд чинь би зөвшөөрчлөө. Тэгэх юм бол би энэ жижигхэн зүйл зөвшөөрөхөөс өмнө үгүй гэж байсан байр суурь маань өөрчлөгдсөн гэсэн. Жохон зөв за тийм ээ гэд би тантай санал нийлсэн бол анхны байр сууриасаа би өөрчлөгдсөн гэсэн. Тэгэхээр би өөрчлөгдсөн учраас таны ятгалганд орох магадлал илүү их нэмэгдчихэж байгаа учраас тэрнийхэн дараа дахиад нэг нэгээр саналаа хэлээд явах хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ ном дээр тэгсэн байсан. Одоо яг сайн борлуулагч нар шүү дээ, ямиг бүр ингэ бүгдийн сайн борлуулдаг борлуулагч нар бол эхлээд нэг юм зарчдаг. Нэг юм зарсныхаа дараачих нь 2 дахь 3 дахь холбоотой зүйлсүүдийг зардыг гинэ. Харин муу борлуулагч нар бол нэг юм зараад тэгэл болчдөг. Тэгээд тэрийг энэ дээр болохоор юу гэж зөөрсөн байсан бэ гэсэн зөөрлөхтэй болохоор биолог бүхлээр нь авах боломж байхад борлуулагчид талыг нь аваад л болчихдог. Хүн саналыг тань талыг нь зөвшөөрсөн бол дахиад илүү их зүйлийг хүлээн зөвшөөрүүлэх нэмэлт хүчин чармайлт үргэлж гаргаж байх тун. Тэгэхээр одоо та ингэж хилэлцээр хийхаа өмнө нөгөө хүндээ санал олголоо гэж бодъё л да, тийм маш их зүйлийг санал олгосон чинь нөгөө маань та хоёр хилэлцээр байгаа таны саналыг нэг талыг нь хүлээн зөвшөөрчлөө. Тэгэх юм бол анхан суралцж байгаа борлуулагч нар бол за талаа хүлээн зөвшөөрчлөө гэж баярлал гараа явдаг бол яг бүр юм одоо мэрэгжлийн борлуулагч нар бол талыг хүлээн зөвшөөрөлдсөн бол хилэлцээр дуусны дараа дахиад нөгөө талыгаа дахиад нэг удаа санал болгодог. Ягаад гэхээр таны саналын талыг хүлээн зөвшөөрсөн байна гэдэг чинь нөгөө хүн анхандаа 100% үгүй гэж байсан байр сууриасаа өөрчлөгдсөн байна гэсэн. Тэгэхээр дахиад хилэлцээр хийх боломжтой болж эхэлж байгаа учраас сайн борлуулагч нар бол талыг нь хүлээн зөвшөөрөлдсөн бол бүх зүйл дуусаад хилцээр дуусны дараа дахиад нэг удаа хилцээрээ дахиад нэг удаа шинээр энэ талыг нь бас хүлээн зөвшөөрөх үү гэж асуудаг. Тэгэх юм бол магадлал өндөрсдөг гэдгийгсэн байсан. За 5 дахь арга нь болохоор заавал нөгөө хүндээ гарцыг өгчээ. Заавал гарцыг өгөх хэрэгтэй. Түрүү нөгөө бичлэгийн хэлсэн шүү дээ, тийм хүн өөрөө шийдвэр гаргах хүсэл эрмэлзэл маш өндөр байдаг. Тэр нь угаасаа хүний байгалийнх нь эрх чөлөөтэй байх хэрэгцээ. Тэгэхээр тэр хэрэгцээнд нь халтаад ах юм бол та нэг удаа ялж болох ч гэсэн урт хугацаанд бол өөртөө дайсан бэлтжин гэсэн үг. Урт хугацаанд бол та нөгөө нэгээ ятгахад бүр илүү хэцүү болно гэсэн үг шүү дээ, тийм учраас нөгөө хүндээ хилэлцээр ихтэй ямар нэгэн зүйл хийхдээ заавал гарцыг өгчээ. За жишээ нь 2 сонголтыг санал болгодог ч юм уу, тийм та эхийг нь зөвшөөрмөр байна ч гэдэг юм уу. 2 зүйлийг санал болгох хэрэгтэй. За тэгээд ерөөсөө заавал тулгаж болохгүй. Нэг л зүйлийг харуулчаал энийг заавал хийгээд тулгаад иж болохгүй. Заавал гарцыг өгөх хэрэгтэй. Дайсан бүү бэлдээ. Тэгэхээр доор хаяж болвол 2 сонголтыг санал болгох хэрэгтэй. За 6 дахь арга нь болохоор одоо магтах, шийтгэх гэдэг арга бол бүр амир уламжлалт хүнийг ятгах арга шүү дээ, тий. Нэг бол магтана, шагнал өгөн, тий. Энийг хийх юм бол чихэр өгнө шүү гэж магтдаг ч юм уу, тий. Эсвэл энийг хийхгүй бол чамайг зодно шүү гэдэг юм уу, тий. Ер нь бол магтах, шийтгэх, шагнал, шийтгэл гэдэг бол ятгахын хамгийн уламжлалт арга. Тэгэнгүүт энэ хоёр бол заавал байх хэрэгтэй угаасаа. Тэгтээ яг одоо сонирхогчд ч юм уу ятгах талаар сайн мэддэггүй хүмүүс бол энэ хоёрын аль нэгийг санал болгоод байдаг. Энэ хоёрын аль нэгийг нь санал болгох юм бол ер нь бол урт хугацаанд хэцүү гэсэн. Та байнга чихэр өгөх юм бол сүултээ нөгөө хүн чинь чихэрнээсээ залхаж магадгүй, эсвэл бүр том чихэр нэхэж магадгүй, тий. Эсвэл та байнга шийтгээд зодоод илаа гэж бодох юм бол сүултээ нөгөө хүн чинь задурцж чинь тасна. Аль эсвэл одоо ерөөсө тоохоо болно гэсэн үг шүү дээ, тий. Тэгтэл яг хүчрхэг ятгагч нар яадаг вэ гэхээр энэ шагнал, шийтгэл хоёрыг яг зэрэг ашигладаг. Хоёуланг нь ашигладаг. Яаж ашигладаг вэ гэхээр тантай өөртөө хамтарснаар чинь нөгөө хүн чинь ямар ашиг олох юм бэ гэдгийг нь ашгаа цохон зааж хэлж өгдөг. За мөн тэгхгүй байхын аюулыг зөөлнөр хэлж өгдөг. Яг энэ хүчрхэг ятгагч нар бол нөгөө хүнээсээ хүснээ олж авахын тулд дайсагнаж болохгүй, маргалтаж болохгүй. Нөгөө маргалтах юм бол та үнэхээр зөв зүйлийг санал болгож исэн ч гэсэн нөгөө хүн чинь бүр таны эсрэг тэрслэн үзэл гаргаад эсэргүүцэж магадгүй учраас та өөрөө тантай хамтрах юм бол тий нөгөө хүнтэй та хамтарч ажиллахыг хүсэж байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол тантай хамтарснаар тэр хүн ямар ашигтай байх юм бэ гэдгийг цохон зааж тодорхой хэлж өгнө. Харин тантай хамтрахгүй байснараа тэр хүн юуг алдах юм бэ гэдгийг зөөлнөр харуулдаг. Тэгэхээр шагнал болон шийтгэл хоёрыг хоёулангийн зоосны хоёр талын хоёулангийг харуулах хэрэгтэй ахнэ. За 7 дахь сүүлийн арга болохоор ховордол цөөхөн байна. Нэг л үйлчлээ гэдэг шиг тий. Ховорхон байх
энэ юм юу нь ховордох гэдэг бол хүний галзууралт ингэ нэг л байна гэдэг үг бол хүнийг бүр ингэ галзууруулдаг. За тэгвэл энэ ховордол гэдгийг одоо зөвхөн 8-ачаад ашигладаг юм шиг тий. Одоо 2хан үйлдэлээ 3хан үйлдэлээ одоо авахгүй бол дууслаа гэдэг тэр зүйл дээр ашиглана гэсэн үг ш. Ховордол гэдгийг та бүх зүйл дээр ашиглаж болно. За жишээ нь та хүнтэй хамтарч ажиллахыг хүсэж байлаа гэх юм бол нөгөө хүндээ яах вэ гэхээр одоо та би бол маш ховорхон шүү тий. Над шиг хүн энэ зах зээл дээр тийм олон биш шүү. Надтай хамтрах нь бол ганцхан одоо танд олдож байгаа боломж шүү. Над шиг хүн олон биш шүү гэж өөрийгөө ховордуулна гэсэн үг. За өөрт бас та анаар одоо ингээд юм заруулах чи та одоо юмыг одоо юу гэдэг те энэ номыг одоо тэр хүн чинь тань зарах чилаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол та өөрхөн үнийг санал болгоход ийм үн санал болгох хүн их байхгүй шүү. Зах зээл дээр энийг авч чадах хүн их байхгүй шүү ч гэдэг юм уу тий. Миний хийж байгаа зүйл, миний хэлж байгаа зүйл бол маш ховорхон шүү. Илүү дутуу тийм өөр олон зүйл байхгүй шүү. Миний санал болгож байгаа үн бол их ховорхон шүү. Миний санал болгож байгаа шиг үн санал болгох хүн их олон байхгүй шүү. Эсвэл бол тий таны одоо хэлж байгаа энэ саналуудыг би хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ энэ саналуудыг чи хүлээн зөвшөөрөх над шиг ингээд сайн дураараа хүлээн зөвшөөрөх хүн тийм олон байхгүй шүү гэх мэтчлэнгээр ховордол гэдгийг бол маш олон зүйлээр ашиглаж болно. Зүгээр л энэ баланс нэг л шигээ үлдсэн шүү гэдэг дээр энэ ховордол гэдэг зарчмыг ашиглахгүй. Та өөрөө хамтарч ажиллахад маш ховорхон хүн шүү гэж хэлэлцээрээ хийж ойлгуулах боломжтой ахны. За өнөөдрийн бичлэг дээр тэгээд хүчрэхэг ятгахын нууцуд гэсэн энэ ном дээр гарч байгаа маш хүчрэхэг ятгах 7 аргыг танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэг дээр тэгвэл та өөрөө жинхэнэ хүчрэхэг ятгагч болохын тулд танд ямар зан чанар, зан төлөв хэрэгтэй юм бэ гэдгийг дараагийн бичлэг дээр жинхэнэ өнөөдөр бол хүчрэхэг ятгах аргуудыг танилцууллаа шүү дээ. Дараагийн бичлэг дээр болохоор та өөрөө хүчрэхэг ятгагч болохын тулд танд өөрт чинь ямар зан чанар хэрэгтэй юм бэ гэдэг талаар дараагийн бичлэг дээр ярилцъя. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.